энэ удаагийн зочин маань Алс хоолын шивэдээс ирсэн. Тамирчин? Эрдэнэт. За энэ удаа тэгээд тоглолт ямар болж байна? Өөрийнхөө сэтгэлийг хуваалцаач. Энэ удаагийн тэмцээн гоё сайхан болж байна. Өргөн дэлгэртэй. Манайх 2 жилийн өмнө ирж оролцож байсан. Тэгээд 2 жилийн өмнө оролцоод төрүүлчихэд явж байсан. Тэгээд энэ удаа дахиад багаар ирэл оролцоод байж байна да. Хэд тоглоо ямар хөө байна? Эхнийхээ тоглолтыг хийчихэд хожичоод байж байна. Амжилттай сайн тоглож явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр Лондонд өмнө ирж исэн байна. Лондонгийн сэтгэл ямар байна? Лондон сайхан шүү дээ. Сэтгэл гоё байна. Тэгээд энэ тэмцээн зохиож байгаа Монберэл клубын аюулгүй зохиожод их дуртай. Тэгээд дараа дахиад зөв. Тэгээ Шведэд одоо тоглолт та бүхний тоглолт хизээгээр болдог вэ? Ямар хөө тоглодог вэ? Жилдээ нэг 2 тэмцээн бодно. Тэгээд залуучуудын Ахмад наснаа гээд. Их маягаар болно. Ирэх жил манай Шведэд Европ монголчуудын Ахмадын тэмцээн болно. Ирэх жил 2026-нд. За тэгээ амжилттай сайхан тоглож аваад одоо баяр хүргэе. Тэгээд ингээ гоё хүрэлцэн ирээд бидний одоо энэ лондончуудын саксон бомбгийн тоглолтыг чимж байгаа чинь бас талархлаа. Тэгээд дараагийн тоглолтын чинь амжилт хүсье. За баярлалаа.